Үзэгч, сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Зочин уншигчийн сонгосон номоороо илдэг Alpha Books podcast-ийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор Harvard их сургуулийн бизнес удирдлагын магистр, Wall Street-ийн Монгол залуу, Отгон шарын Бат найрамдал маань өргөдөж ирээд байна. За ингээд юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Бас намайг энэхүү подкастаас зочин болгож оролцуулсанд баярлалаа. Монгол залуучуудын хувьд яг подкастын хувьд одоо баг анхны гэж хэлж болохоор подкастыг үүсгэн байгуулсан байдаг. Бат найрамдлын тухай илүү одоо бага насныхан талаар асуухгүй өнгөрч чадахгүй нэ. Бат найрамдал маань хэрхэн Harvard их сургуульд суралцаж төгсөө энэ тухайга үзэгч сонсогчдоо сонирхуулаач. Баярлалаа. Тэгэхээр би бол өөрөө ховдих л та. Тэгэхээр хөдөөний ховдод 8 жилээ төгссөн. Ховдод байхдаа л би ховдын нэг одоо манай ховдын жаргалан цумын төвийнх нь нийтийн номын сан байдаг гэсэн. Тэгэхээр тэр номын санд ерөөхдөө зунаа дандаа өнгөрөөдөг. Тэнд дандаа байнгын ном уншаастай. Тэр номныхоо ертөнц дотор л амьдэрдэг хүүхэд байлаа. Тэгээд 8 дугаар ингээд төгсчээд тэгээд анх Улаанбаатарт Монгол төгс сургуульд хуваар аваад тэтгэлэг аваад ирж ирсэн. Олон жилийн өмнө тэгээд Улаанбаатарт бас удаагүй ер нь бол 3 жил сурчаад сургуулаа төгсөө тэгээд ерөнхийдөө бол гадагшаа сухаар боломж олдоод явж байсан. Тэгэл тэндээсээ цаашаа тэгэл Европт сураад дараа нь тэгээд Америкт бакалавра хийгээд тэгээд жоохон ажиллаж байгаад бас дахиад их орондоо ирж 3-4 жил ажлын гараагаа эхлүүлж яг мэрэгчлэрээ санхүү эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаад тэгээд Harvard-ын бизнесийн сургуульд магистрт 2013 онд явж байсан. Тэгээд 2 жил бизнесийн сургуульд нь бизнес удирдлагын магистр чиглэлээр сурчаад тэгчээд яг олон жилийн мөрөөдөд хүрч чадахгүй нэг ажилласан. Тэр болохоор ер нь бол миний мөрөөдөл Нью-Йоркт одоо Wall Street дээр Америкийн одоо дэлхийн томоохон банкнд мэргэжлийн чиглэлээр ажиллах байсан. Тэгээд яг тэр мэргэжлээ яг Harvard-ын дараа бол авч чадсан. Тэнд Bank of America-д Нью-Йоркийн яг төвд нь мэргэжлээрээ 1 жил ажиллаад тэгээд тэр банкныхаа Австралийн салбар руу нүүгээд шилжээд 2 жил ажиллаад яг уул уурхаан банкны чиглэлээр мэргэжж жаад тэгээд ер нь бол их орондоо ирсэн. За сонгосон номынхаа тухай. Тэгэхээр энэ удаа би Matthew Walker-ийн бичсэн Why We Sleep буюу бид яагаад нойрсдаг вэ? Бид яагаад унтдаг вэ гэсэн нэг гайхалтай бүтээлийг сонгосон байна. Тэгэхээр энэ ном маань бас манай Unlock podcast-ийн одоогоор бид нэр 72 ном уншсан байна. 3 жилийн хугацаанд. Тэр номны бас хамгийн түүчээ номны магадгүй нэг болов те. Яг миний уншигчийн хувьд те магадгүй миний үзэл бодлыг те тэр чигээр нь бас өөрчилж чадсан. Тэгээд шууд амьдралдаа хэрэгжүүлж болох үз хамгийн тийм оновчтой бас практикл те номны нэг болов гэж бодоод энэ номыг бас олон залуучууд те олон ээжүүд, олон аавууд, олон хүүхдүүд энийг бас мэдээд аваасаа мэдж аваад амьдралдаа хэрэгжүүлээсэ гэсэн мөднөөс энэ номыг сонгосон байгаа. Хамгийн энгийн хэрнээсээ хамгийн чухал асуудал сэдвийг хүндсэн ном шиг надад санагдсан. За одоогоор бол монгол хэлний хараахан орчуулагдаж гарааг байгаа. Гэхдээ тун удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна. За тэгээ хоёлаа ном руугаа оръё те. Тий. Matthew Walker-оос эхлэхөө. Тэгээ Matthew Walker зохиогч маань өөрөө ер нь бол сэтгэл судлал те psychology буюу сэтгэл судлал мөн неврологийн шинжилгээ ухааны багш те профессор хүн байгаа. Калифорник их сургуулийн Berkeley их сургууль гэж ярьдаг. Berkeley их сургуульд багш. Тэгээд энэ нойрсох шинжилгээ ухаанаар бол бас урдаа барьдаг дэлхийн томоохон эрдэмтдийн нэг те. Тэгэхээр энэ хүн өөрийнхөө судалгаан дээр үндэслэж те. Тэгэхээр энэ хүн номыг бол бичсэн. Тэгэхээр бидний амьдралд нойрсох те хүний амьдралд ямар чухал ач холбогдолтой байдгийг тэр нойроо ингэж авч чадаагүйгээс болж хүний эрүүл мэнд сэтгэл зүйн талд те ямар асуудлууд тулгарч болдог талаар маш дэлгэрэнгүйгээр одоо янз бүрийн жишээтэй. Гэхдээ хамгийн гол нь одоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээ шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэж гаргасан бүтээл байгаа тийм. Ингийн асуултанд хоёулаа дандаа шинжлэх ухааны үндэслэлтэй хариулах нь шүү дээ тийм. Ер нь бол альва бид нэр ингээд амьдралдаа авч хэрэгжүүлдэг зүйлтэй ч юм уу тийм. Тэгэхээр альва авч байгаа мэдээлэл ч юм уу тийм. Заавал шинжлэх ухааны үндэслэлтэй байна уу гэж заавал шалгах хэрэгтэй. Яг гэх юм бол жишээлбэл яг тэхгүй бол тийм ер нь нөгөө
юу юм л да. Одоо жишээлбэл одоо юу ч гэдэг нэг ижим сэтгэр те хавтраас ангижирч гэдэг юм уу те. Одоо яг тийм одоо худал мэдээлэл ч юм уу те эсвэл арай жоохон хуурмаг шинжлэх ухааны үндэслэлтэй бус мэдээллээс болж алдаа те маш их алдаа гардаг ялангуяа түүний боловсролтой холбоотой те. Тэгэхээр альва номоо уншиж байхдаа сонгохдоо бас шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр үндэслэсэн ном уншаасаа тэрүүн дээр гарч байгаа мэдээллийг те мэдлэг болгож аваад амьдралдаа хэрэгжүүлсэсэ гэсэн бас нэг санаа ард нэгж байгаа юм л та те. Тэгвэл хоёлаа нийт 4 бүлэгтэй байсан. Тэгээд 4 бүлгийнхаа эхний бүлгээс эхлээд явъя те. Тэгэхээр нойрсох гэдэг маань юу юм бэ л да? Одоо бид хүн болгон унтдаг те. Хүн гэлтгүү бүхэл төрлийн амьтад тэр үеийн шавжнууд хүртэл ингээд заавал унтдаг. Тэгэхээр яагаад хүн заавал ингээд унтдаг юм болоо те? Унтах ямар ач холбогдолтой болоо те? Хүн ингээд мэдээж нэг богинохоо хугацаанд унтахгүй явах юм бол өөхөх хүртэл аюултай шүү дээ. Тэгэхээр мэдээж эрүүл мэндийн хувьд чухал юм шиг те. Гэхдээ энэ чинь өөрөө унтах нойрсох гэдэг маань ингээд шинжлэх ухаан болоод ингээд хөгжсөн. Тэгэхээр энэ ингээд айгүй тийм ач холбогдолтой байна л да. Тэгэхээр ингээд ер нь бол ингээд 1950-аад оноос хойш ингээд тэр нойрсох шинжлэх ухаан гэдэг чинь өөрөө гарч ирээд те. Айгүй өнөөдөр бол айгүй хөгжчихсэн. Өөрийн тэр шинжлэх ухааны нэг салбар бол хөгжсөн юм л да. Тэгэхээр хүн жишээлбэл бид нэр ингээд анзаард мэддгүү боловч те ингээд унтж байхдаа ингээд 3 түвшний ингээд яг том зургаар нугаах юм бол 2 түвшний унталтаар явдаг юм байна л да. Тэгэхээр өглөө ингээд орой ингээд орондоо ороод унтлаа те. Тэгэхээр хүн шууд одоо гүн нойр руу гардаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө хүний ингээд 7-оос одоо юу гэдгийг одоо 6-аас 8 цаг энэ төр унталдаг те. Нэг 3 төвшингээр бид нэр явдаг юм байна л да. Тэгэхээр REM одоо нэг төрлийн унталтыг нь болохоор REM гэж байгаа. REM гэдэг нь болохоор Rapid Eye Movement гэсэн үг. Нүдний хурдан хөдөлгөөн гэж орчуулдаг юм уу та. Гэхдээ тэр нь хүний нөгөө зүудний үе шатал юм байна л да. Тэр нь үүрээр явагддаг те. Нөгөөх нь болохоор non-REM буюу те. Одоо нүд тэр зүудгүй унталт те. Тэгэхээр зүудний унталт, зүудгүй унталт гэж ерөнхийдөө хоёр хувадаг юм байна л да. Тэгээд тэр нөгөө зүудний зүудгүй унталтаа дотор нь те deep sleep буюу тэ гүн унталт нөгөөх нь light буюу тэ одоо гүлхэн гэх юм уу тэ хөнгөн унталт гэж хоёр хуваагддаг юм байна. Тэгэхээр хүн ингээд одоо орой болгон тэ шөнө болгон 8 цаг унтахдаа эхлээд унтангуудаа шууд гүн нойронд ордог юм байна л да. Тэгэхээр шөнийн 11-ээс тэ одоо нэг 2 3 цаг гүн нойронд орж жагаад тэгээд эрг хөнгөн нойр руу ороод тэгээд үүрээр хүн зүудний шатал руу ордог юм байна л да. Тэгэхээр энэ 3 унталт маань гуруулаа ач холбогдлын хувьд, эрүүл мэндийн хувьд, сэтгэл санааны хувьд, тэ эмоцийн хувьд бүгдээрээ хүнд ингээд тусдаа ондоо ач холбогдолтой, тэ хүний одоо memory буюу ой сан намжийг буцаад доо тэр унталтын турш ингээд сэгцлэнтэй. Тэгэхээр гуруулаа тийм чухал ондоо ач холбогдолтой учраас тэгэхээр одоо нэг юу гэсэн үг гэхээр хүн одоо өглөө шөнийн 11-ээс тэ өглөөний 7 хүртэл ингээд зайлшгүй унтах хэрэгтэй. Хэрвээ оройтож унтаад тэ 2-оос унтах юм бол тэр хүн яг хөр нэг гүн нойрныхоо шатлалаа алдах магадлалтай тий. Үүрээр ирцэрх юм бол хүн нөгөө зүудний үе шатлалаас алддаг юм байл да. Тэгэхээр оройтож унтсан бай эсвэл дэндүү ирц ирэх юм тийм үү. Хоёлоо ингээд ач холбогдлын хувьд өөр гэдэг юм байл да. Нэгдүгээр бүлэг дээр нэг сонирхолтой зүйл байсан. Тэр нөгөө 3 бүлэгт ерөнхийдөө хүмүүсийг хувааж ангилсан байсан тий. Тэр нөгөө эртэж болчмор тэгээд шөнийн шар шувуу тэгээд гуравт нь болохоор нөгөө нэг хосолмол гэх юм уу тий орчуулбал хосолмол. Тэр хоёрын дундаж. Тий дундаж. Тэгээд энэ дээр нөгөө нэг айгу сонирхолтой надад санагдсан юм юу вэ гэхээр зарим хүмүүс айгу тийм орой болохоор айгу их тархин одоо илүү их сэргээд илүү их бүтээлч ажлууд гараад идэг тий. Гэтэл зарим хүн өглөө босоод бүх ажлаа амжуулаад өглөө л би ингээ бүх ажил одоо их сэргэг байгаад идэг. Гэтэл эн чинь яг байгалийн цаг гэдэг асуулт хүн бүрт өөр байдгийм байх гэдэг асуулт гарч ирж байгаа юм тий. Тэгээ энэ дээр Матью Волкер маань яг шинжлэх ухааны үндсэлтэйгээр тайлбарсан байдаг тий. Тий. Тэгэхээр яг хүн болгон өөрсдөө ингэ тэрийг олж авах хэрэгтэй байна л да тий. Тэгэхээр би яг өглөөний болжим руу тий эсвэл шөнийн шар шувуу тий. Эсвэл тэр хоёрын холимог юм. Тэгэхээр тэрийг мэдэж авснараа хүн одоо амьдралдаа илүү цагаат оновчтой. Эсвэл үнэхээр өглөөний болжмор болтгол өглөө эрт сэрээд те тэндээ илүү нөгөө ажиллаа амжуулах боломжтой те илүү эрч хүчтэй байдаг те тэрийгээ зөв ашиглаж чадна гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр яг энийг бас хүн ингээд өөртөө тестлээд хүн яг аль шатанд нь хамаарах гэдгээ яг ингээд олоод авчих хэрэгтэй юм шиг байлаа л те.
Тэгэхээр чиний хувьд аль нь вэ? Би ерөөхдөө бол шөнийн шар шуу юм болов. Тий, орой болохоор маш их идэвхтэй. Миний нөгөө одоо энэ дээр байгаа те хүн болгонд биологийн цаг буюу за circadian rhythm гэж байдаг. За тэгээд тэр нь өөр өөрийн онцлогтой байдаг. Тэгээ энийг бүр туршилтаар баталсан байгаа. Нөгөө харанхуй агуу дотор хийж агаад хүн өөрөө цагаа олж унтдаг тийм сонирхолтой байгаа. Тэгэхээр миний хувьд бол би нэг юм орой болохоор илүү их итгэвтэй. Миний ер нь оргил нөө чухал гоё санаанууд орой их гарч ирээд байдаг. Өөрөө ч хувьд яадаг вэ? Миний хувьд ч гэсэн бас яг тийм шиг л та. Тэгээ би нэг өглөө их нойрондоо харамжтай. Өглөө болсон ч гэсэн ингээд ерөнхийдөө бол нойрмэг байдаг те. Өглөө нэг оюутан байхдаа өглөөний шалгалтанд амар дургүй байсан. Яагаад гэх юм бол хэрвээ шалгалт нь те шөнийн 10-аас авдаг гэсэн бол магадгүй би илүү фокус хийж чадах байсан байх гэж боддог. Гэтэ ерөнхийдөө юм шиг байна. Холимогтой. Гэхдээ яг хүн болгон зөвхөн ингээд тэр хоёр алтгүй те. Тэгээд тэр чинь бараг 40% нөлөөтэй нийт хүн амын тэр хоёрын хоорондын комбинац гэж байгаа шүү дээ. Хаана гэхдээ. Тэгэхээр магадгүй би тэр хавцаа. Гэхдээ орой илүү нөгөө хичээлээ хийдэг ч юм уу те ажлаа амжуулдаг. Тэгээд тэр нь тухайн үедээ тэр орчнон ч гэсэн тийм нөхцөлийг бүрдүүлдэг байсан болохоор бас тэр талтай юм шиг байна л да. Хүний нөгөө нэг тархины духны урд байгаа хэсэг те энэ хэсэг маань яг нэг гүйц дунтаагүй үед шууд ажиллахаа хэлдэг. Тухай байсан тий. Тэгэхээр ер нь бид нар унталт ч байна уу, хүний эмоц ч байна уу, шийдвэр гаргалт эдгээр бүгдээ нэг сэтгэл зүйн шинжилгээ ухаанаас айгу ичээд том шинжилгээ ухаан шүү дээ тий. Тэгэхээр хүний тархийг ингээд дотроос нь бас аваад үзэх юм бол ерөнхийдөө одоо чиний төвлөдөг яг духны энэ дээр хэсэг болохоор prefrontal cortex тэг буюу тэр тархи нь болохоор хүний одоо логик сэтгэлгээ тий шийдвэр гаргалт яг тэрүүнд одоо зарцуулагддаг гэх юм уу тэр тархийг хүн ашигладаг юм байна л да. Тэгэхээр хүн гэдэг амтэн чинь өөрөө ингээд яг хувьслынхаа туршид яг тэр логик сэтгэлгээний тархийг маш сайн хөгжүүлж чадсан учраас бусад амьтдаас илүү сэтгэж чаддаг, илүү хийсвэрээр сэтгэж чаддаг тийм ач холбогдолтой байна л да. Тэгэхээр хүний бас нөгөө нэг хэсэг тархи нь болохоор амигдала гэж бас байдаг. Тэр нь болохоор илүү одоо монголоор бол аратан тархитай. Тэгэхээр тэр нь илүү хүний эмоцийг өдөртдөг. Тэгээ заримдаа нэг юу байдаг шүү дээ ингээд одоо жишээлбэл генет ингээд нохоод дайраад ирлээ шүү дээ чам руу тий. Тэгэх юм бол хүн яг бүр бодох сөхөөгүйгээр одоо хажууд байсан өндөр хашааг ингээд генет аваад үсэрсэн байдаг ч юм уу. Тэр нь болохоор хүний амигдала тий одоо генет аюул тохиолдоход одоо тэр логик тархийг тий шууд блоклоод шийдвэр гаргаад хүнийг явуулцдаг. Тэр тархи нь байхгүй. Тэгэхээр ерөөсөө нөгөө хүн альва одоо жишээлбэл хүн ингээд уурлахтаа буруу шийдвэр гаргадаг тийм үү. Тэр нь яаж ийм вэхээр тэр хүний эмоциг удирдаг тархи нь тэр логик тархинаас давмгаалаа шийдвэр гаргаж чинь гэсэн үг. Тэгэхээр энэний балансыг нь яаж зөв авч явах вэ те гэдэг чинь өөрөө нэг унталт маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна л да. Хүн гүн нойрсож тэр нойрыг авч чадсанараа тэр гурван шатлалаар бүхэл нойроо тэр чанартай нойрыг гэж яриад байгаа. Тэр яг нойрныхоо нойрсолтынхоо тэр чанартай нойрыг нь авч чадсанараа хүний яг тэр одоо олон тархинд тэр яг баланс нь яг ингээд зөв одоо авч явж чаддаг юм байна л да. Тэгэж чадсанараа хүн илүү одоо яах вэ хэрэг илүү задгаа сэтгэдэг, илүү сайн сэтгэлэг, логик нь сайн ажиллана, эмоцийн хувьд тогтвортой тий. Тэгэхээр олон талаас зөвхөн ингээд эрүүл мэндийн талаас хийх илүүтэйгээр бас сэтгэл зүйн талаас одоо өөрийнхөө тэр чадварыг ч юм уу тий ингээд зөв байлгаж чаддаг юм байна л да. Тэнд унталт, нойрсолт бол тий маш чухал үүрэг ролтой байдаг юм байна. Тэгэхээр хүн ингээд төрхөөсөө ихсүүлээ тий. Тэгэхээр дөрөнгөж төрсэн хүүхэд одоо жишээлбэл энэ дэр байна л да 12-аас 18 цаг унтах хэрэгтэй тий 24 цагийн. Тэгэхээр хүн ингээд нөгөө унтчих үедээ тэр хүний одоо биеийн хөгжил тэр одоо тархины хөгжил бүгд ингээд явж байдаг те. Тэр яг унтах үед яг тэр бүх процесс нь явдаг учраас хүн ингээд одоо бага настай байх тусмаа илүү унтах хэрэгтэй болж таарч байгаа. Тэгэхээр ингээд одоо жишээлбэл том хүн байна тийм үү. Насан турш хүн энэ дээр 7-оос 9 цаг те унтах ёстой гэж штэ. Тэгэхээр хүүхд тэгэхээр тэр насан турш хүнээс ингээд насанд бага болох тусам унтах цаг нь улам одоо их байх ёстой гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар жишээлбэл хүүхдүүдэд те яг одоо энэ дээр жишээлбэл энэ номон дээр Матью Волкерийн шүүмжилж байгаа нэг хэлбэр нь болохоор хүүхдүүд байна тийм үү ялангуяа өсвөр насны хүүхдүүд хичээл сургууль гэдгээсээ болоод те эсвэл ингээд орой янз бүрийн тэр үтгэл гар утас те одоо таблет янз бүрийн харж телевиз харснаасаа болоод ч юм уу те нөгөө дандаа дутуу нойртой явдаг. Тэр дутуу нойрноосоо болоод маш олон асуудлуудыг үүсдэгийг бол энэ номон дээр судалгаагаар харуулж өгсөн байна л да. Тэгэхээр эндээс бид нэр одоо жишээлбэл эцгийн хувьд ч юм уу бид нар юу ойлгох ёстой вэ гэхээр хүүхдүүдэд те одоо жишээлбэл ингээд яг бүтэн нойртой заавал байх ёстой байна. Тэр бүтэн нойр нь том хүний 7-оос 9 цаг биш те. Хүүхдүүдийн хувьд бол тэр нь илүү одоо жишээлбэл энэ дээр өсвөр насны хүүхдүүд те
юу гэж байна 8.5-аас 9.25 дээр том хүнээс илүү цагаар унтах ёстой байна. Тэгжээж одоо бидний тэ том хүний 7-оос 9 цагтаа тэ ойролцоо орчих нь шүү дээ. Тэгэхээр энэ нь бол ямар чухал ач холбогдолтой эргээд тэр хүүхдийн одоо сурлаганд нь тэр хүүхдийн одоо эрүүл мэндэд нь тэр хүүхдийн тархлаанд нь тэр хүүхдийн тэр сэтгэлээр унах тэр өвчин тусах юм магадлал тэр болгонд нь маш том одоо үргийг гүйцэтгэж идэм байл та. Тэрийг магадгүй бид нэр анзаардаггүй байна. Магадгүй бид нэр тэр хүүхд хэдэн цаг унтж байгааг нэг тоодгүй хангалттай унтсан ч юм уу те. Өглөө заавал босох хэрэгтэй ч гэдэг юм те. Тэгэхээр энэ дээр ингээд энэ хүн Америкийг жишээ авсан байна тийм үү. Тэгэхээр өнөө Америкт одоо жишээлбэл ялангуяа насан турш хүүхдүүд дээр тулгарч байгаа маш том асуудал юу гэхээр өглөө тэр хүүхдүүд 7 цагаас босох хэрэгтэй болж тарьдаг байл та. Зарим нь хичээлдээ амжихын тулд бүр 6-аас босдог. Тэгэхээр яг үхээр насан турш тэр хүүхдүүд хангалттай нойроо авч чаддгүй. Тэрнээс болоод тэр хүүхдүүд машины аваар усал хийдэг. Тэр одоо яг өсвөр насны хүүхдүүдийн донд амиа хорлолт маш өндөр байдаг. Сурлах нь тэр чинь нэг юм уу тэр хүүхдэд эмоцийн хувьд те одоо сэтгэл хөдлөлийн хувьд дандаа асуудалтай те. Дандаа тоогоор илэрхийлсэн байсан тийм. Тоогоор илэрхийлэх. Тэгэхээр өнөөдөр би тоог нь одоо шууд ингээд цээжээр дуртаж чадахгүй байгаа боловч яг энэ бүхний ард нь те судалгаанууд ингээд явагдсан байгаа те. Тэгэхээр энэ дэр чи санаж байгаа бол яг Миннесота мужид нэг судалгаа хийсэн байгаа шүү дээ. Тэр судалгааны яасан бэ? Хүүхдүүдийн хичээлийн цагийг нь сургуулийн хичээлийн цагийг нь 1 цагаар хойшлуулсан. Тэгээд хойшлуулахад тэр хүүхдүүд тэр мужид нь те одоо тэр тухайн хүүхдүүдийн дунд амиа хорлолтын хувьд ч юм уу статистикээр ингээд бүгдийг нь харсан чинь одоо тэр хүүхдүүдийн одоо дундаж тэр мужийн одоо эсэлтийн ерөнхий шалгалт ч юм уу те шалгалтуудынх нь нийт одоо дундаж оноо сайжирсан байна уу харсан чинь тэр болгон дээр ингээд бодиттой ач одоо үр дүн гарсан байна л да сайжирсан үр дүн. Тэгэхээр тэр яасан бэ гэхээр тэр хүүхдүүд 1 цагийн илүү унталтыг авч чадсанараа бүх зүйлүүд дээр те одоо бүх тэр хэмжих түнүүд дээр сайжирсан үр дүн үүсгэсэн байна л да. Тэгэхээр энэ нь магадгүй бид нар ч гэсэн одоо Монгол улсын хувьд те альва улсын хувьд тэр хүүхдүүдэд тэр хангалттай цаг унтж гинөө тэрний ач холбогдол нь эргээгээд тэр хүүхдийн ирээдүйдээ бүх зүйлтэй те тархины хөгжилтэй ч бүгднтэй холбоотой байдаг юм байна гэдгийг энэ ном уншсанараа яг ойлгож авч байгаа юм л да. Энэ дээр надад нэг сонирхол татсан юм байсан. Юу гэхээр 1-р ангийн хүүхдүүд одоо 6 настай хүүхдүүд өглөө 8-аас хичээл ороход маш их проблем үүсдэг. Эцэг эхчүүдэд босох, нойрмоглох, за тэгээ нойрмоглоод уйлах те. Тэгсэн чинь энэ бүх одоо учир шалтгааны шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлагдсан байсан. Тэр нь маш их сонирхолтой байсан. За тэгээд одоо ер нь хэдэн цаг унтах хэрэгтэй юм бэ гингүүд 10-аас 13 цаг 1-р ангийн хүүхдүүд маань унтах хэрэгтэй байгаа байхгүй те. Зөв тий. Тэгэхээр магадгүй энэ амар их сонсогч байгаа боловч яг үнэндээ тий яг 10-аас 13 цаг унтчих тэр хүүхдийг хангалттай чанартай нойроо авч чаддаг тэгснээрээ зөв нөгөө өсөн боёж тий одоо хэрэгцээтэй одоо өсөлт нь явагдах нь шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр жишээлбэл энэ хүн бас чи санаж байгаа бол яг юуд орцсон ба одоо жишээлбэл хүүхдүүд өнөөдөр бүгдээрээ ингээд гар утас хардаг. Унтахаас өмнө гар утас уншдаг ч юм уу гар утас хардаг эсвэл тэр үтгийг хэл ингээд бидний одоо унтлахынхаа өрөөнд тавьж байгаа гэрэл хүртэл хүнийг нөгөө чанартай унтлах нөлөөлдөг те. Тэгэхээр одоо LED дэлгэц гэж ярьдаг шүү дээ. Тэр нь болохоор хүүхд туяа өөрөөсөө гаргадаг юм байл да. Тэр одоо телевиз ч гэдэг юм уу те. Одоо гар утас одоо таблет байна те. Тэднэрээс хүүхд туяа ялгардаг. Тэр нь болохоор буцаад эргээгээд хүний нөгөө унтуулахаар ялгарч байгаа тэр аденосин те мелатонин гэдэг бодисууд гэдэг юм уу. Тэгэхээр тэднийг ингээд сааршуулт юм байл да. Хүнийг буцаад. Тэгэхээр яах вэ гэхээр яг унтахынхаа өмнө тэр гар утсаа харж агаад нөгөө нойр хүрхийг алдагдчихдаг ч юм уу. Тэрнээсээ болоод дахиад нэг цагийн ч юм уу 2 цагийн нойроо алдчихдаг юм байна л да. Тэгэхээр тэр үеийг хэл нөгөө одоо унтахтаа тий тэр тухайн унтахж байгаа хүний өрөөний температур хүүхдийн унтлахын өрөөний температур тий бүр 18.3 градус байх ёстой гэж байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд 18 градусанд яаж хүүхдүүд даарш гэх тий хүүхдээ бөөцөлөл хуцаал те градусыг 25 градустай тавьдаг. Гэтэл тэр нь буцаад унталтын чанарт нь эсэргээр нөлөөлдөг юм байл та. Хүн унтахдаа тэр 18-аас 90 градустай байж ч хүний нойр нь хүрдэг. Тэгээд бас ингээд чанартай нойр авахд те яг физиологийн талаас ач холбогдолтой байдаг жишээ нь те. Тэр бид нар анзаардаггүй боловч жишээлбэл ингээд нойр зөвхөн 7 цаг унтахаас гадна тэр 7 цаг яг чанартай нойр авч чадчихна гэдэг чинь өөрөө хамгийн том асуултын тэмдэг байт юм байл та. Тийм ээ те. За тэгээд Мати Волкер маань 2 дугаар бүлэг дээрээ ер нь бид нар яагаад унтдаг юм бэ гэдэг асуултаар эхэлсэн байсан. За өөрөөр хэлбэл номны маань хамгийн оргил чаптер юм шиг надад санагдсан. Тэгээд яагаад унтдаг вэ гэд тэнгүүд айгу сонирхолтой. Нөгөө нэг
Inside Out гэдэг хүүхэлдэйн кино гэдэг штэ. Тэрэн дээр ингээд нэг нөгөө меморинууд ой санамжнуудаа зөөгөөл тавиал янзлал юм эхлүүлээдэг. Тэгэл зарим нь устгаал те. А тарих яг ийм үйл ажиллагаатай. Энэ бол шинжлэх ухааны үндэслэл төр хийсэн хүүхэлдэйн кино байдгийн байлээ. За тэгээд энэ дээр хиппокампус гэдэг ийм нэг сонирхолтой юу байдгийн байлээ. Тархин дотор одоо тарих байдаг. Энэ маань юу гэдэг вэ гэсэн чинь бид нар ингээ унтангууд ажил нь эхэлдэг. Айгүй хөөрхөн нь одоо ингээл за одоо унтлаа гингүүд хиппокампус дотор шууд тэр өдрийнхэн бүх мэдээллүүдийг нөгөө нэг байранд нь авч тавьдаг. Тэгээд маргааш авах мэдээллээ хүлээж авахын тулд одоо тархины уртлын нөгөө нэг prefrontal cortex байгаа штэ. Тэрийг нөгөө нэг идэвхжүүлэхийн тулд зэгцэлж цэвэрхэн болгож тавьдаг. За тэгээд өглөө босноор тэр өдрийнхөө дараагийн шинэ өдрийнхөө мэдээллийг хүлээж авч эхэлдэг байна. Энийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэд хэдэн судалгаа байд юм лээ. Жишээ нь 17 та нэгэн хүүг хэдэн өдөр унтж чадахгүйгээр ингээд туршилт хийсэн байна л да. За тэгээд нэлийн олон өдөр 11 өдрийн дараа гэхэд хүүхэд юу ч хүлээж авч чадхаа байсан. Өөрөөр хэлбэл memory буюу хүний тархийг хүлээж авах тэр ой санамжинд дүүрээд ажиллахаа болоод нөгөө зай гаргаж өгөөгүй учраас яг нөгөө нэг одоо компьютер шиг юм уу да тий. Яг тэгж ажилдаг ийм сонирхолтой юу гэдэг юм лээ. Тэгэхээр хүн унтж байж маргаашийнхаа үйл явц одоо альва болж байгаа процессыг ойлгох чадвар нь явагддгийм байна гэдгийг ойлгох чадвар байна, ой санамж байна тий. Тэгэхээр нөгөө гурван үе шат чинь гурлаа ондооч холбогдолтой гэдэг нь зарим нь одоо тэр ой санамжаар хичэлж явах тэгээ зүүдэлдэг штэ тий. Тэгэхээр зүүдэл чинь бас тэрний нэг хэсэг юм байна л да. Тэр зүүдэндээ жишээлбэл хүн болсон болоогүй янз бүр үйл явдал хардаг шүү дээ. Тэр нь болохоор ой санамжийн хооронд нь зэгцэлж байх ёстой газар нь байлгаж зармиг нь те шаардлагагүйг нь одоо устгаж те тэгж чадсанараа хүнийг нөгөө сэтгэл зүйн хувьд ч физиологийн хувьд ч ингэ маргааштай бэлддэг те. Тэгэхээр энэ нь буцаад бид нар ч гэсэн ажиглагдсан шүү дээ. Жишээлбэл ингээд нэг өдөр нэг унтааг багт маргааш нь ингээд толгой ажиллахгүй байх ч юм уу те. Тэр өдөр тэгжээ тэр үедээ шалгалтанд орох юм бол мэдээж магадгүй тэр хүснээсээ те эсвэл авах ёстой байсан муу оноо авах жишээ бай те. Нагийн хувьд хамгийн уртдаа хизээ ямар учраас ингээд олон өдрийн нойр алдаж үзчихсэн бэ? Яг одоо хэдэн өдөр унтахгүй гэж үзчихсэн бэ? Би нэг Нью-Йоркт ажилладаг байхдаа яг тэр одоо хөрөнгө оруулалтын банк яг миний ажлын нэг онцлог нь болохоор тэр Wall Street гэдэг чинь тийм дэлхийн санхүүгийн төв 24 цаг унтдаггүй ажилладаг. Яг л мөнгө бол 24 цаг эргэлдэж яадаг тийм. Тэгэхээр одоо Хойд Америк унтлаа тийм Европ сэрчин. Тэгээ Европ унтлаа Аз сэрчин. Тэг ингээ ерөөс 24 цаг эргэлдэж яадаг. Тэгэхээр байнгын ажил бол хизээч дуустдаггүй тийм. Тэгэхээр би яг нэг тэр хилчил дээр ажиллаж байсан. Европын компанийн худалдаж одоо Америк компани Европ компани худалдаж авч байгаа тийм. Тэгэхэд яг нэг 5 хоног те өдөрт бараг нэг 2 цагийн нойртой ингэж яг ажиллаж үзсэн. Тэгэхэд бол айгүй сонирн болт юм байлаа л да. Яг ингээд нэг ингээл мансуурлын байдал байгаа юм шиг нэг тийм толгойд ингээ хөнгөн санагдаал те. Тэгэл жишээлбэл ингээл халуун цай уунгууд ингээл унтчих гад. Гэхдээ тэр айгүй эрүүл мэндийн хувьд айгүй буруу байсан л та маш дахиж бол тэгж болохгүй тий. Гэхдээ яг ажлын онцлогоос шалтгаалаад нэг тэгж таарсан. Гэхдээ тэрнээсээ яг ингээд хүн ингээд нойр багтаа үедтэй яг нэг яаж шууд нөлөөлдөг тэгээ тэрийг нөлөөллийн нэг шууд ингээд мэдэрдэг нь айгүй ойлгомжтой тийм л. Тэр энэ дээр баг хүн манай сонсогчд маань бүгдээр санал нийлэх болов гэж бодож байна л да. Яг нэг орой унтааг багт маргааш нь яаж толгой ажилтдаг вэ тий. Чи нөгөө хиппокампус ажиллах нөгөө боломж олгоогүй шүү дээ. Ерөөсө боломж олох хэрэгтэй. За тархины эсрэг цагтай байх нь тий нөгөө бид унтлаа тэнгуут ажиллаа сэрэнгүүд амар буцаад унтлаа гэдэг юм уу тий. Тэгээ энэ дэр бас нэг жишээ юм л да. Ялангуяа гэж залуучууд бид нарт айгу ач холбогдолтой баг. Ингээд бид нар одоо унтахаас өмнө нэг хундаг вино ууч ч юм уу тий эсвэл ингээд пив ууч тий. Тэгэхээр тэрний эргээгээд ингээд нойрыг нойронд нь маш сөрөг нөлөөтэй байдаг магадгүй бид нар мэддэг байх л та. Би нэг номыг уншсны дараа ойлгосон. Тэрний юу гэхээр ингээд за архиулаад архины төрлийн бүтээгдэхүүн уулаа. Тэгэхээр тэр ингээд яадаг вэ гэхээр архиунгууд хүний элэг бөөр хоёртой ингээд маш ачаалттай болчихж байгаа. Нөгөө архийг нэг ингээд задлахын тулд фермент ялгаруулад ингээд шүнжэнгөө ажиллах болчихж байгаа юм л та. Тэгэхээр хүний ялангуяа тэр архины архиулсан маань тэрийг задлж байгаа процесс маань хүний
зүудний тэр түрүү нэг ярьжсэн нөгөө REM sleep үе те зүудний тэр шатлалыг ингээд тэр чигээр нь алчтай юм байл та. Тэгэхээр хүн ингээд мангадгүй анзаардгүй байх ингээд согтуу үедээ унтах үед хүн ингээд шөнд олон сэрдэг юм байна. Тэрийгээ санаж магадгүй санахгүй ч байж магадгүй. Нэгдүгürt айгүй олон сэрнэ. Хоёрдугаарт яг тэр үүрээр заавал авах ёстой тэр гурван чухал унталтай нэг тэр зүудний үе ингээд тэр чигээр нь алчтай юм байл та. Тэгэхээр энийг ингээд би өөрөө зүгээр туршиж үзсэн байхгүй. Одоо жишээлбэл хүн ийм ухаалаг цагнуудаа болцсон цаг ингээд гараад ирсэн үе шүү дээ. Энэ цаг дээр хүний тэр гурван үе шатлалыг бүгдийг нь харж болдог байхгүй. Энэ цаг хэмждэг болцсон. Тэгээ яг архиулсан үед тэр одоо цагны хэмжилтийг харангууд яг тэр яг энэ номон дээр бичсэн шиг те яг тэр зүудний одоо унталтай шүү дээ. Тэр одоо жишээлбэл би одоо жирийн үедээ те 1 цаг 30 минут шөнийн одоо 6-7 цагийн 1 цаг 30 минутанд тэр зүудний үеийг авдаг байсан бол тэр нь ингээд 20 минут болцсон ч юм уу бүр огцсон багассан ингээд цаган дээр гараад ирдэг байхгүй. Тэгэхээр энэ нь ингээд эргээгээд хүнд ингээд бүт нөгөө чандрын хувьд те унталтаа авахгүй байх хэмжээнд хүрэгдэг юм байл та. Бас нэг одоо нойр гүйдлээс болоод ч юм уу те нойртой холбоотойгоор гардаг том эрсдэл бол яг автомашины осол байдаг. Тэгэхээр энэ номон дээр ч гэсэн бичсэн байгаа. Тэгэхээр нэг цаг тутамд хүний автомашин барьж байгаа те дуг кейснээсээ болоод осолд орсон тохиолдол бол ингээд цаг тутам гардаг юм байна л да Америкт. Тэгэхээр Америкийн автомашины ослууд дотроос хамгийн том ослуудын нэг нь бол нойр дуг хийх ч юм уу те автомашин барьж байхдаа зүрхэмлэгтэй холбоотой гэдэг юм байна. Тэгэхээр хүн ингээд нэг олон цагаар урт хугацаанд ингээд нойр авч чадахгүй те нойр дутуу эсвэл ингээд нойр хурж байгаа үед машин барьж явж байгаад хийсэн осол нь баг архитай холбоотой архины төрлийн те согтуулгундаа хэрэглэснээсээ баг илүүтэйгээр гардаг юм байна л да. Тэгэхээр одоо жишээлбэл Монголд ч гэсэн те одоо урт холын замт машинд ингээд явж байхдаа те жишээлбэл ингээд одоо юу гэдэг өдөртдөө 10 цагаас дээш машин бариа явахд ч юм уу эсвэл ингээд шөнө ингээд зайлшгүй унтах өстой үедээ машин барьж явах ч юм айгу баг архиуж явжснаас илүү осолтой байна л да. Яг тэгэхээр хүн ингээд дуг хийлээ тийм үү. Тэгэхээр ингээд яг машины ард ингээд дуг хийсэн баг тэрийг ингээд нойр хүрц үед мэдхгүй баг тэгжэл ерөөсө 2-4 секунд ингээд секундын дотор дуг хийлт чинь одоо хүний автомашины осол болоход ч юм уу те хизээж төсөөлшгүй тийм эрсдэлд хүргэж болдго юм байна л да. Тэгэхээр энэ дээр бол энэ номон дээр хэлснээр бол ингэх юм болохоор одоо нойрмог үедээ ч юм уу те яг эсвэл нойр дутуу үедээ эсвэл шөн те машин барьж авч болохгүй энэ бол маш эрсдэлтэй зүйл гэдгийг зөвхөн өөрийгөө болон те бусад хүмүүсийг эрсдэлд оруулж байгаа айгуу тийм буруу алхам гэдгийг энэ номон дээрээс бас энэ хүн статистикээр ингэж те олон орны жишээн дээр бас тайлбарлаж өгсөн байна л да. Тэгэхээр бид нэр ч гэсэн одоо юу гэдэг Улаанбаатараас Эрдэнэт рүү дархан руу те холын замд эсвэл одоо юу гэдэг хөрсгөл рүү ч юм уу те жолоо ирж явж байхдаа архиугаагүй мэт чинь би асуудалгүй гэж биш те тэрнээс чинь илүүтэйгээр дутуу нойртой явж байгаад тэрнээсээ одоо болж асуудалд одоо аварт орох магадлал чинь илүү өндөр юм байна гэдгийг бас бодох хэрэгтэй байл л да. Ер нь бол маш олон зүйлийн учир шалтгааныг яг одоо Matthew Walker шинжлэх ухааных нүүднээс тайлбарлсан гэдээ хоёул эхлэл хэсэгтээ хэлжсэн шүү дээ. Бас энэ дээр нэг дурдахгүй өнгөрөхгүй байж болохгүй хоёр зүйл байсан. Тэр нь болохоор одоо нэлээд хэд өвчнүүдийн суурь болж байгаа юм тий. Бүр хорт хавдар, чихрийн шижин тэгээд нөгөө нэг тархлааны систем бүхлээр ажилдаггүй. Нойр дутуугаас болж. Тий. Бас нэг юм судалгаа байгаа. Одоо жишээлбэл хавдар байна тий. Тэгэхээр хүний хавдар тусах магадлал дутуу нойрноос болж тий. Нэг одоо жишээлбэл нэг хийсэн яг судалгаан дээр нь 40% хүртэл ихсэх магадлалтай гэж гарсан байна л да. Тэгэхээр нэгсэндээ хүн дутуу нойртой байх тусмаа өөрөө яагаад тэр хавдар тусах магадлалыг ихсэж байгаа нөхөрөө хүний одоо хавдрын хүний биеийн дотор одоо тэр natural killer cell буюу те одоо байглаасаа тийм одоо алуурчин эс гэх юм уу те байдаг юм байна л да. Тэр нь ер нь ингээд хүний дархлааны системийг ингээд зөв голдролт нь оруулж яадаг, зөв явуулж яадаг, хавдрын эс ч юм уу те өвчний эс гараад ирэнгууд нь тэрийг нь тэр дор нь устгаж яадаг те хүний одоо дархлааг нь дэмжиж яадаг одоо цэргүүд гэсэн үг байхгүй ер нь л.
Тэгэхээр тэднийг зөв системээр нь ажиллахгүй гэж нойртой шууд холбоотой. Тэгэхээр нойроо дутуу авснаасаа болоод чанартай нойроо авч чадаагүй нь тэр дархлааны системийн тэр одоо бидний төлөө ажиллаад байгаа тэр одоо алуурчин хэс гэдэг жоохон сони орчуулагдаад байна л да. Гэхдээ ер нь бол дандаа тэр өвчний хэсийг те муу муухайг алж байгаа хэс ихгүй устгаж байгаа хэс. Тэгэхээр тэднийг зөв ажиллах системийг ингээ гажууд болчихдаг юм байна л да. Тийм учраас одоо хавдар тусах байна. Эсвэл тэр үтгийг хэл жин нэмэх вэ тийм үү? Жин нэмэгдэх хүртэл нойртой бас холбоотой. Тийм нойроо чанартай авч чадаагүйсээ болоод хүн жин нэмэгдэх тэгээд чихрийн шижин ч юм уу тийм өвчин тусах тэрийг зүр цаашаа гааршуулах магадлал нь өсдөг юм байна л да. Хүнээс ийм хоёр гормон ялгардаг юм байна л да. Лептин, грелин гэдэг энэ хоёр гормоныг хийн зохицуулдаг вэ гэсэн чинь одоо бидний унтж байгаа процесс, унтж байгаа үйл явц зохицуулдаг. Гэтэл бид нар нөгөө нэг хэрвээ сайн унтаж чадахгүй бол одоо лептин маань одоо би их цатгалан байна гэсэн мэдрэмж тархинд ирдэг. Грелин нь болохоор яг эсрэг үйлдэлтэй гормон юм байна л да. Би өлсөөд байна гэсэн. Тэнгүүд заримдаа яадаг вэ гэхээр нөгөө нойроо зохицуулж чадахгүй байвал хүн андуураад идэг. Өөрөөр хэлбэл унтах хэрэгцээгээ юу гэж уншаад идэг вэ гэхээр идэх хэрэгцээ гэж андуураад идэг. Ингээ гормонуудыг хүлээж авах мэдээлэл нь өөрчлөгдчихдөг. Тэгэхээр нойрноос болж маш их жин нэмдэг ийм асуудал жингээ хасч чадахгүй. За тэр цэма одоо эмэгтэй хүнийхэн зүгээс тайлбарлахад төрсний дараа ээжүүд маань одоо тодорхой жин нэмэгдсэн байдаг. Тэрийг нөгөө нэг хасч чадахгүй удаад идэг бас ээжүүд байдаг нь ямар учир шалтгаан байдаг вэ гэхээр төрсний дараа нөгөө хүүхдээ асрах гад унтаж чаддгүй, бүтэн нойроо авч чаддгүй. Иннээсээ болоод нөгөө нэг маш ихээр идэх хүсэл төрөөд жижигэн мэдээд яваад идэг нь тэр нь би энэ өөр юм хилээд байгаа юм биш үү те чи унтах хэрэгтэй гэдэг юм хилээд байгааг идэх хэрэгцээгээ дандуураад идэг юм л да. Тэгэхээр хоёлаа энэ номоор дамжуулаад бас аавуудтай зориулаа хэлэхэд ээжүүдтэй айл болох хамжиж унтуулж амрааж байгаарэ гэж хэлмээр юм байна лээ те. Сүүлийн жилүүдэд манад нөгөө нэг кофе шопууд нэлээд их өргөжинд хэлж байна. Хүчээ авч байна. За залуучууд маань ч гэсэн кофе маш ихээр хэрэгэлдэг болж нагийн хувьд яг кофений хэрэглээ ямар байсан, одоо ямар байхаа ирээдүйд явж бодож байгаа. Магадгүй энэ ном өөрчлөсөн байх гэж бодоод би өнгөрсөн ирээдүй одоо цаг дээр асууж байгаа юм шүү. Тийм. Тэгэхээр би өөр бол кофе уудаг л да. Тэр өглөө босоод ямар ч нэг аяг кофегоо уун тий. Тэгэхээр бас энэ номыг уншаад бас кофе хийзээ уух хэвээр. Хамгийн гол нь бас тэр кофе чинь хүний биед системд яаж нөлөөлдөг болохоор одоо хийзээ ууж болохгүй гэдэг тэрийг энэ номоос ойлголоо л да. Тэрний үхээр ерөнхийдөө кофений чинь яагаад хүнийг сэргээж өгж байгаа ч юм уу тийм мэдрэмж төрүүлж байгаа нөхөр энэ дотор чинь кофеин гэдээ бодис байгаа тийм үү. Тэгэхээр тэр кофеин бодис нь ерөнхийдөө яаж хүнд нөлөөлдөг вэ гэхээр хүн ингээд өглөөс ирлээ те. Өглөөс ирээд орой унтах хүртэл ингээд хүний нойр суулдаг те. Нойрыг нь хүрэгдэг тийм адресын ингээд бодис ялгарч эхэлт юм байна л да. Өдрийн турш ингээд ялгарсаар байгаад шөнө яг унтах дээр болохоор тэр бодис ингээд хамгийн максимум дээр ялгараад тийм учраас хүний нойр нь ингээд цаанаасаа хүрээд ингээд нойрсдаг юм байна л да. Тэгэхээр яг тэр процессыг нь болохоор ер нь бол тэр кофеин ингээд алдагдуулцдаг те. Дундаас нь ороод ингээд кофе уучаар тэр кофеин хүний биед шингээд тэр адресын ялгаруултыг ингээд бужигнуулаад тий блоклчт юм байна л да. Тийм болохоор хүн ингээд сэрэгцсэн юм шиг сэргэж те гэж яг үндэ энэ сэргэж байгаа биш. Хүнийг тэр нөгөө нойрсуулдаг тэр нойрсруулах мэдрэмжийг төрүүлдэг тэр бодисыг нь блоклж учраас тийм мэдрэмж төрдөг юм байна л да. Тэгэхээр энэ нь ингээд өөрөө байгалийн явах ёстой процессыг бид нэр дундаас нь зогсоож байна гэсэн үг байхгүй. Дундаас нь одоо өөрчилж чинь те. Тэгэхээр ингээд яг гүн нойроо тэр нойроо кофенээс болоод алдна гэдэг бол мэдээж харамсалтай тийм үү. Тэгэхээр энэ номон дээр юу гэж зөвлөж байгаа нөхөр тэр кофеин хүний биед шингэснээр тэр чинь тодорхой хугацаанд ингээд хүний биенээс гардаг байхгүй. Тэгэхээр хүн өдөр 2 цагаас хойш те кофе уух юм бол тэр нь буцаад эргээгээд нөгөө цагтаа ингээд унтах ингээд тэр процессыг нь үүмэлдэг юм байна. Тийм учраас хүн өглөө ерөөсөө 20-оос хойш кофе уух чинь тэр кофений чинь кофеин хүний унтах цагийг нь алдагдуулах учраас унтахыг цагт нь нойр нь хүрэхгүй тэр адресын гэд бодисыг нь те багуулгацсан юм чинь те 2-оос хойш ингээд ууж болохгүй мэн гэдгийг би ойлгосон. Тэгэхээр ер нь сайхан өглөө сайхан кофегоо уугаал өдрийн цайны дараа кофегоо уугаал ер нь болчих юм байлаа. Тийм. За ер нь аль болох кофеин баг хэрэглэхийг л зөвлөж байгаа гэсэн утгатай юм шүү дээ тий.
тэгж ойлгосон. Эсвэл ингээд зөв хэрэглэхтэй. Тэгэхээр ном хүний нөгөө нэг одоо habit буюу өдөр тутмын тогтмол хийдэг зүйлсүүдийг өөрчлөлт оруулахад маш их нөлөөлдөг байх нь тийм үү? Тийм шүү дээ. Ер нь ингээд бид нар одоо энэ подкаст дээр ч гэсэн ингээд номнууд уншиж хамгийн гол нь яг non fiction буюу тэ баримтат номнуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тийм судалгаан дээр үндэслээс нь бид нар номнуудыг бол байнга уншдаг. Тэгэхээр тэрүүнээс одоо хүний зөв өдөр тутам хийх ёстой юм яг юу вэ те? Яагаад хамгийн гол нь тэрийг хийж болдгоо? Тэр шалтгаан, тэр судалгаа нь яг юу вэ те? Тэрнийхээ үндсэн тэр хүн ингээд илүү амьдралдаа өөртөө эрүүл мэндтэй зөв дадал туршилтаа хэрэгтэй оновчтой шийдвэрүүдийг гаргах боломжийг одоо ном ерөнхийдөө бол энэ номоос авсан мэдлэг олгож байгаа юм л та тийм. Тэгэхээр энэ тиймчлэгээр яг энэ ном бол тэрний хамгийн магадгүй сонгодог жишээ гэж би хувьдаа бол үзэж байгаа. Тэгэхээр яагаад тэгэхээр бусад талаар ингээд зөв одоо дадал туршилтаа болгох юм уу тийм зөв сэтгэлгээтэй болох хандлагатай болох гэл янз бүрийн ном. Гэтэ sleep буюу одоо нойрсох гэдэг маань хүн ингээд өдөр тутам хийдэг мөртлөө зөвхөн угаасаа л хийгээл өнгөрчдөг юм шиг ингээд орхиод эсвэл дутуу үнэлээд орхиод байдаг. Гэтэл тэрний ард нь тийм хүнд ямар их хор уршил тэ охирол авчирч болох магадлал байдгийг те тэр үгээр хүний урт наслахтай энэ чинь шууд холбоотой зүйл байна шүү дээ те тэр тэрийг нь ингээд шинжлэх ухааны талаас нь үндэслэн ойлгоод илүү амьдралдаа тэр хэрэгжүүлж байгаа тэр нөгөө хийж байгаа зүйлээ те илүү өөртөө хэрэгтэй оновчтой болгоход нь бас нэг том чухал одоо гүүр болох болов уу гэж бодол юм л та те тэгэхээр өнөөдөр бол бид хоёр энэ номыг энэ мэдээж энэ нэвтрүүлгээр бол бүгднийг ярих боломжгүй те энэ ном дээр энэ ном битэр магадгүй зүгээр өөрөөсдийнхөө яг авч үзсэн өөрөөсдөө биднэрт хүрсэн тэр өнцгөөсөө бид нэр авч хуваалцлаа л да. Тэгэхээр энэ бас үнэхээр ээшээгээ бас илүү гүнзгий мэдээллийг нь авъя гэх юм бол бас сонсогчд маань үзэгчд маань энэ номыг олж уншвал бас айгуу сонирхолтой өөрт нь амьдралд нь хэрэгтэй болов гэж. Ер нь Alpha Books подкастын маань зорилго ч гэсэн тэр бид нар одоо ингээд зөвхөн одоо нэг юм номын танилцуулга хөнгөн сонирхлыг төрүүлээд өнгөрөөд уншигчтэй үзэгчдийг болохоор цаашаа шимтэн өөрөө задлж үзээсэй гэж одоо зорддог. Мэдээж Наги Анганти хоёр бол одоо өөрөөсдийнхөө өнцгөр л ярьлаа. Гэхдээ мэдээж шинжлэх ухааны үндэслэл дээр бичсэн юм учраас энэ бол маш бодит, үнэн, зөв мэдээлэл гэдэгт итгэлтэй бай. За Matthew Walker-ийн бид яагаад унтдаг вэ ном маань 12 зөвлөмжтэйгээр дуусч байгаа. Хэдэн асуухгүй өнгөрч болохгүй асуултууд байна. За Harvard-ийн их сургууль төгсөөд мэдээж Wall Street-д ажиллаад тэнд илүү их боломж болцоо хөгжсөн улс оронд байх олон тэр нөхцлүүдийг орхиод Монголд ирсэн байх шүү дээ. Тэгээ яагаад Монголдо буцаад ирэх тэр одоо бидний ярьдгаар бол эх оронж сэтгэлгээ гэж би ойлгоод байна л да. Тэгэхээр одоо Монгол гол дуудсан тэр шалтгаанаас бусад залуучуудаа суулцаж тэр наадах асуулт чинь надаа өөрөө ер нь айгүй том асуултын тэмдэг хэдэн жил явсан л та гадаад байх хугацаанд тий. Тэгэхээр гадаад мэрэгчлэрээ жишээлбэл Австралид өөрийнхөө мэрэгчлэрээ тий хангалттай цалин аваад одоо гоё орчинд байгаад ч юм уу тий байх одоо боломж л байсан л та тий. Тэгэхдээ ер нь ингээд тэр оронд чинь бид нэр ингээд янз бүрийн номнууд яг подкастн дээр зориулаад уншаад гисэн л та. Тэгэхээр ерөнхийдөө бол бидний уншиж байсан тэр номнууд айгүй хөтөжүүлж өгсөн. Тэгэхээр яг хүн хийж байгаа зүйлээсээ амьдралдаа авч хэрэгжүүлж байгаа зүйлээсээ утга учир хайж эхэлдэг юм байна л да. Тэгэхээр тэр утга учир нь тэр номнууд ч гэсэн яг тийшээ дандаа хөтлөх жимийн тодорхойлж өгдөг. Тэгэхээр тэр маань ингээд тэр жим маань ерөөсөө дандаа их орн руугаа тэ Монгол руу чиглээдсэн. Тэгэхээр одоо жишээлбэл Монголд ирээд хийж байгаа зүйл маань тэгэхээр одоо энэ жишээлбэл энэ подкаст байна те. Өнөөдөр 3 жилийн хугацаанд ингээд бид нар 70 номыг шинжлэх ухааны үндэслэлтэй 70 номыг уншаад залуучуудаа мэдлэгээ хуваалцаж байна. Гэхдээ энэ нь ингээд эргээгээд ингээд надад айгу утга учиртай байдаг юм л та тий. Тэгэхээр ингээд хийж байгаа зүйл нь заавал утга учиртай болохоор дандаа эх орондоо холбогдож таардаг. Тэгэхээр энэ шийдвэр нь тийм хэцүү юм шиг мөртлөө
хамгийн амархан шийдвэр байсан л да. За Нагид баярлалаа. Бидэнд цаг зав гаргаад маш энгийн хэрнээ хамгийн хэрэгтэй мэдээлэл хүргэж энэ сайхан номын аялал хийсэн. За Alpha Bookstore-оос манай дэмжин ажиллаж байгаа. За гарын бэлэг болох бэлэг бэлгийн дээд номоор бэлэг барьж байна. За баярлалаа. Бас намайг энэ подкастаа урьж оролцуулж те бас нэг олон хүнд хүрэх хийсэн хүмүүс мэдчихээсээ сонсчихсан гэсэн яг нэг номыг ингээд сонгох боломжийг олгоод хоёлаа ингээд ярилцсан да сэтгэл хангалуун байна. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн дугаарыг Аюу ресторанаас та бүхэндээ хүргэлээ.